Гайлын харилцаанд оролцож байгаа иргэд аж ахуйн байгууллагууд өөрсдөө зоо сайн бацхан уу. Өчигдөр замын үдийн гайл дээр гайлын байцаагч нартай холбоотой хэрэг гарсан байна. Тэр талаар та хэд мэдж байгаа тийм. За манай энэ байгууллага дээр эргэн зүйн алнаас хүмүүс ирж манай 3 байцаагчийн одоо энэ процессор компьютерт нь үзлэг хийнэ гэж авч явсан гэсэн. Ийм сүлжээ маягтай бүр зохион байгуулалтаагаар гайлын татвараас зайлш хийдэг юм бүлэг хэрэг илэрсэн байна. Өчигдөр татвараас зайлш хийдэг хэмжээгээр зайлш хийжсэн юм удаа дараагийн хөдөлтөй. Тэгээ маш их хэмжээний авилгалын хэрэг одоо илэрч шалгагдаж байна. Одоо энэ дээр одоо эрс шинжилт өөрчлөлт хэрэгтэй. Эрс өөрчлөлт хэрэгтэй. Ийм учраас танаад дээр ирж ажиллаж байна. Өчигдөр мэдээлэл авдаг. Цагдаа тагнуулын байгууллагын мөрдөн шалгалтын ажлын үр дүнд гайлын байгууллагын албан тушаалтнууд зохион байгуулалтаар өсөө хувилдаж их хэмжээний татварын орлогыг ноон дарагдуулж авилгын сүлжээнд оролцож хоорон зүрдүүлэлт хийж байсан юм болцшгүй нөхцөл байдал урьдчилан тогтоогдоод байна. Тэр ихтгэл гайлын байцаагчид өгч ирсэн он удаан жилийн тэмдэглэл хүртэл одоо гарсан байна. Улаанбаатар болон замын үдийн гайлын байцаагчтай холбоотой 20 гаруй этгээд 100 гаруй аж ахуй нэгжийн гайлын татварыг хоорон зүрдүүлэлт хийж бууруулж исэн асуудал шалгагдаж байна. Энэ бол олон жил үргэлжилж ирсэн авилгалын сүлжээ байсан байж болзошгүй байна. Гэхдээ сүүлийн үед эрчимцсэн гэж үзэж байгаа. Ийм учраас дараах арга хэмжээг нэн дээр очир гэж хөвч төсвийн орлогыг бүрэн бүрдүүлэх арга хэмжээ авахыг гөрөг болгож байна. Ер шинжилгээх гайлын байгууллага дээр. Энэ авилга хүн сурталтай эрс хатууд юмцах. Олон жил яригадаад байдаг ингээл гайлын авилга гэдэг асуудал ч юм уу. Илүү нарийн зохион байгуулалтын түвшинд орсон байж болзошгүй. Албаа агт бүр авилгалаас амьд байх тамгах өргөдөг дээр хариуцлагын мэдээлэл гаргаж төрийн албаагчийн 12 дугаар сард авахта мэдүүлгийг шинжилэх. Хүн суртал чирэгдэл учруулдаг, үүсгдэг иргэн аж ахуйн нэгжтэй нүүр тусаа харилцааг аль болох 100% захин болгох. Хоёрдугаар хариуцлагын тогтолцоог чангадах. Албан тушаалын эрсдэл өндөртөө 50-70 байцаагчийг яралт ардтаац даруулах. Хууль зөрчсөн болон ёс зүйн үйл гаргасан албаагчдад шуурхай хариуцлага тооцож 48 цагийн дүгнэлт гаргах, дотоод журам нэвтрүүлэх. 3 дугаар дил тод байдлыг нэмэгдүүлэх. Үнэлгээ шалгалт хийх, татвар тооцох үйл ажиллагааг бүрэн захимжуулах. Системээс гарсан шийдвэрийг ажилтны өөрөө дур мэдээ өөрчлөх боломжгүй болгох, хяналттай болгох. Эл тод гайл онлайн самбар дашборд ажиллуулах. Хиймэл оюухан ашиглаж хүний оролцоо багтаагаар гайлын бүрдүүлэлтийг хяндаг болгох. Бүрдүүлэлтийн дундаж хугацааг багасгах. Шалгасан контейнерын тоо, илрүүлсэн зөрчил, торгуулийн дүн, ажилтны нэр бүхий одоо шийтгэлүүдийг мэдээлж авах. Дөрөвдүгээр одоо хууль дэвшүүлчих зарчмыг бодоор хэрэгжүүлэх. Том жижиг аж ахуйн нэгжүүд ялгалгүй нэг шалгуур, нэг стандарт мөрдөх. Онцгой шугам, танилын бараа, гайлтай машин гэдэг яриг бүрэн алга болох. Энэ бүхнээс болоод төсвийн орлогын төлөвлөгөө тасарч байгааг одоо ондоогтой 100% бүрдүүлэх хэрэгтэй. 1.6 их найдаар тасарч байгаа орлогын төлөвлөгөө бүрдүүлэх хэрэгтэй. За энэ сая гарсан энэ авилгалын хэрэгүүд болон орлого бүрдүүлэлтийн байдал нь гайлын байгууллагын цаашдын үйл ажиллагаанд ностой хүндрэл учруулж болзошгүй. Бас төсвийн орлогын бүрдүүлэлтэд ностой хүндрэл учруулж байгаа учраас энэ нөхцөл үүрэг даалгавруудыг яалтаар хэрэгжүүлж сангийн сайдад 7 хоног тутам тайлгнаж явах, сангийн сайд засгийн газарт сар тутам мэдээлж явах гайлын байгууллага дээр хийж байгаа шинжилгээ өөрчлөлтийг хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгож байна. Бас ч байгаа хэрэг явдлын талаар тодорхой мэдээллийг бас холбогдох хуулийн байгууллагатай холбогдож эрсдлийн үнэлгээ хийж хаана юу болсон, яаж энэ татвар төлөх явдлаас зайлш хийж ийсэн арга хэмжээ судлаад цааш гарахгүй харамж авч ажиллах. За өөрөөр хэлбэл туслаа.